За байнга орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Номин Чимэг нарын 71 гишүүнээс 2025 оны 9-р сарын 19-ны өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн тамхины хэлтийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлцүүлэх бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын их хурлын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд ажлын хэсэгт Улсын их хурлын Чимбүрэн, Баярбаатар, Баасан жаргал, Боммочир, Ганбаатар, Жаргалан, Нарантуяа Наара, Сайн Зориг, Ундраа, Цэнгүү их насны нарын гишүүд ажиллалаа. За ажлын хэсгийг 3 дэд хэсэг болгож эрүүл мэнд боловсролын асуудал хариуцсан дэд ажлын хэсгийг миний бие ахалж стандарт техникийн асуудал хариуцсан чиглэлээр Баярбаатар гишүүн ахалсан. За татврын бодлогоор бол Жаргалан гишүүн ахалж ажилласан болно. За мөн төрийн байгуулалтын холбогдох албан хаагчид судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий бүрэлдэхүүн байгуулан ажилласан. За ажлын хэсэг хуулийн төслийг хэлцүүлэх бэлтгэхдээ Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40-р зүйлийн 43 дахь хэсэг заасны дагуу байнгын хорооны санал дүгнэлт гаргах хүрээ хязгаарт багтаан төслийн үзэл баримтлалын хүрээнд зүйл хэсэг заалт нэг бүрээр ярилцаж дараах агуулга бүхий саналуудыг бэлтгэсэн болно. Үүнд 1. Тамхин бүтээгдэхүүний талаарх нэр томьёо ойлголтыг болсонгуй болгож электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж хууль хэрэглээний нэгдвэл байдлыг хангасан. 2. Тамхин бүтээгдэхүүнд ноогдох никотины хувь хэмжээ болон зургт анхааруулгын стандартыг техник зохицуулалт нийцүүлэн түүнийг баримтлахаар тусгасан. 3. Тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн зохицуултыг тамхины төрлөөс нь хамаарч хооронд тусгаарлах асуудлыг тусган өргөжүүлсэн. 4. Тамхины хэлтийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагын үүргийг зохицуултыг холбогдох хуульд нийцүүлж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэгт тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тамхины хэрэглээ болон тамхины хяналтын талаар хүн амд чиглэсэн сурвалж сурчилгаа, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах үүргүүдийг нэмж тусгасан. 5. Түүнчлэн тамхины хэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар захилгаан халаадаг тамхиг янжуур тамхитай адилтган нэг төрөлд оруулж татвар ногдуулж байсныг тусад нь ангилсан. Аманд дуусах, зажлах зорилттой тамхин бүтээгдэхүүнээс онцгой албан татвар ногдуулахаар тусгасан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхин бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хамгийн багадаа 75% нь татвар байх зөвлөмжийн дагуу 5 жилийн хооронд үе шатаар нэмэгдэх онцгой албан татврын хэмжээг 60% нийцүүлэн боловсрууллаа. Тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулахдаа ангилалд ус бүрээр тогтоох санал гаргасан. Никотин агуулга дагуу тамхи татах төхөөрөмж түүний эд ангид онцгой албан татвар ногдуулахгүйгээр төсөл тусгалаа. 6. Тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтөд хамт өргөн мэдүүлсэн импортын галын татврын хувь хэмжээг дотоох тухай улсын их хурлын тогтоолын төслийн бүрэлдэхүүний нэр томьёог нийцүүлж үндэсний ангиллын кодыг шинжилэн галын татврын хувь хэмжээг хууль санаачлагчийн өргөн мэдүүлснээр тусгасан. Тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн талаар ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын саналуудыг та бүхэнд хүргүүлсэн тул хэлсэн шийдвэрлэж өгнө. Анхаарал хандуулсанд баярлалаа.